Манлайллын шилжилт гээд унсан номынхаа тэмдэглэлийг та бүхэнтэйгээ хуваалцах гэж байна. Эхний хуваалцах сэдэв маань манлайллын шилжилтийг хийхэд шаарддаг 7 ур чадварын талаар хуваалцнаа. За энэ 7 ур чадварыг хуваалцахаас өмнө манлайлагч, манлайллын шилжилт гэж чухам юу болох талаар товчхон та бүхэндээ ойлголт өгье. За манлайлагч гэдэг үгийг бол хүн бүр тодорхой хэмжээгээр ойлгосон, бас уншиж судалсан мэдлэг мэдээлэл байгаа гэдэгт би итгэлтэй байна. Манлайлал гэдэг нь бусдыг алдан тушаалаараа биш, харин үлгэр дуурайлал, нөлөө, итгэлээрээ нэг зорилгын төлөө хамт урагшлуулах чадвар юм. Манлайлал бол товчхондоо нөлөө. Энэхүү номын зохиолч болох Джон Максвелл хэлэхдээ манлайлал бол нөлөө юм. Түүнээс илүүч биш, дутууч биш гэж нэгэнтээ хэлсэн байдаг. Дараагийн ойлголт манлайлагч. За манлайлагч хүн бол өөрөө үлгэрэлтэйг, бусдыг сонсож урамшуулдаг, хүмүүсийг хөгжүүлж хамтдаа өсдөг, зөв чиглэл рүү хөтөлдөг, альва гаргасан шийдвэрийнхаа үр дүнг бүрэн хариуцдаг. Хэрвээ муу үр дүн гарах юм бол өөрөө дааж гардаг, бусд руу бурууга чигтэггүй. Харин сайн үр дүн гарах юм бол багийн гишүүдээ хамтран ажиллагчдаа урамшуулдаг. Ийм шинж чанартай байх нэ. Дараагийн ойлголт бол манлайллын шилжилт. За энэ ойлголтыг ярихаас өмнө багахан оршил та бүхэнтэйгээ хуваалцъя. За одоо бидний амьдарч байгаа нийгэм маань маш хурдтай хөгжиж, хувьсан өөрчлөгдөж байгаа. Техник, технологи, ажлын ур чадвар гэх мэт бидний амьдралд маш чухал нөлөөтэй байдаг хүчин зүйлс маш хурдтай өсөж хөгжиж өөрчлөгдөж байгаа. Тиймээс бид бүхэн өөрчлөлтөнд тасан зохицож шинэ зүйл суралцах нь маш чухал агамаа. Бид нэр шинэ зүйлс мэдрэмжтэй хандаж, хуучин арга барил, ажлын арга барилтайгаа зуралдахгүйгээр орхиж чаддаг байх нь бас чухал шинжүүд байгаа юм аа. За манлайллын шилжилт гэдэг нь бол товчхондоо хувь хүн болоод байгууллагын нэг цэгээс дараагийн илүү хөгжингүй цэг рүү твших үйл явдал юм. Энэ шилжилт нь өөрийгөө танин мэдэж, итгэл үнэмшлээ өөрчилж, зорилгоо тодорхойлон, бусдыг урамшуулж, нөлөөлж сурч бусдад үр нөлөөтэй хүн болон төлөвшөх явдал юм. Энэхүү шилжилтийг өдөр бүр алхамаар хийх нь илүү үр дүнтэй байдаг. Өнөөдрийн сэдэв болох манлайллын шилжилтийг гүйцэтгэхэд шаарддаг 7 ур чадварыг танилцуулъя. Нэгдүгээрт нь байнга суралц, сурснаа март, дахин суралц гэсэн ойлголт байгаа. За өмнө нь бид нар бакалаврын боловсрол эзэмшээ, тэр эзэмсэн мэдлэг мэргэжлээрээ насан туршдаа ажиллаж болдог байсан. За нэгс инээдтэй ч гэмээр юм уу, сонирхолтой ч юм уу мэдээлэл хуваалцахад Harvard-ийн бизнесийн том сэтгүүлийн Mind the Gap гэдэг нийтлэлээр сургуульд сурсан мэдлэг сургалтын зээлээ төлж дуусах үед хоцрогдсон байдаг гэсэн үг байгаа юм. Эндээс юу гээд байгаа гэхээр технологи, ажил, ур чадвар бүгд шинжлэгдэж байгаа учраас бид ч бас байнга шинэ зүйл сурч байх хэрэгтэй нь харагдаад байгаа юм. Жишээ авч үзье л дээ. За магадгүй 20 жилийн өмнө, 30 жилийн өмнө компьютерт сайн компьютерийг сайн ашигладаг хүн онцгой байсан бол өнөөдөр бараг хүн бүр ашигладаг болсон. Одоо харин хиймэл оюун ухаан, дижитал ур чадвар хэрэгтэй болж байгаа. Тиймээс амжилттай хүмүүсийн нууц нь бол нэгдүгээрт нь шинэ зүйлийг байнга сурдаг. Хоёрт нь бол хуучин арга барилтлаа хайж чаддаг, зуралдаад байдаггүй. Гуравт нь шаардлагатай бол дахин суралцаж өөрийгөө хөгжүүлдэг. Ер нь би бүгнийг мэднэ гэж бодоол ирэхээр өсгөө болдог, хөгжихөө болдог. Харин би өдөр бүр шинэ зүйл сурч байна гэж бодвол үргэлж хөгжиж, дэвжиж байдаг гинэ. Эцэст нь хэлэхэд
өөрчлөгдөж би энэ цаг үед хамгийн хүчтэй хүн нь хамгийн их мэдлэгтэй хүн биш. Харин хамгийн хурдан суралцаж, өөрчлөгдөж, шинэ орчинд тасн зохицож чаддаг хүн байх нэ. Хамгийн сүүлд нь та өөрөөсөө нэг асуултыг асуугаад үзээрэй. Би өнөөдөр өчигдрийнхөөсөө ямар шин зүйл сурсан бэ гэд асуугаад үзээрэй. Хоёр дахь нь өчигдрийг үнэл, гэхдээ өнөөдөртөө амьдр. Бид өнгөрсөн амжилтаараа хит бахархах эсвэл өнгөрсөн алдаа дутагдaltaа хит харамсах гэдэг. Гэхдээ өчигдөр өнгөрсөн, харин өнөөдөр бол бидэнд байгаа хамгийн чухал боломж гэдгийг ойлгох хэрэгтэй. Өчигдөр сайн ажилласан гэд өнөөдөр амжилттай байна гэсэн үг биш. Харин эсвэргээрээ өчигдөр алдаа дутагдал гаргасан гэд өнөөдөр бас бүтлгүй хүн гэсэн үг бас биш байгаа. Жишээ нь нэг оюутан шалгалтандаа онц түн авъя л та. Тэгээд тэр амжилтандаа тайвшраад жоохон дулдуудаад дараагийн шалгалтандаа хичээхгүй бол дараагийн шалгалтандаа ямар дүн авах нь тодорхой. Хоёр дахь хүчин зүйлийн маань гол санаа нь яг юу гэх юм бэ гэхээр өнгөрснөөсөө сургамж ав. Амжилтандаа хэд бардамнаж тайвширч болохгүй, бас алдаа дутагдaltaа хэд шаналж гуйнгалж болохгүй. Зөвхөн өнөөдрийн хийх ёстой зүйлдээ л анхаарлаа төвлөрүүлэх хэрэгтэй. Өчигдөр бол сургамж, маргааш бол боломж. Харин өнөөдөр бол үйлдэл хийх өдөр. Ер нь бид нар бол өнгөрснөө хүндэл, өнгөрснийг үүсгэж болохгүй. Гэхдээ өнөөдрийн боломжоо хэтэрхий өнгөрсөндөө амьдраад алдаж болохгүй. Эцэст нь та өөрөөсөө би өнөөдөр өнгөрсөндөө амьдраад байна уу, эсвэл өнөөдрийн боломжоо бүрэн ашиглаж чадж байна уу гэд асуугаад үзээрэй. Гурав дахь хүчин зүйл маань хурдыг чухалчлах хэрэгтэй ч цагаа олж сурах нь түүнээс чухал. За өмнө үед бүгд л хурдан бай, түргэн бай, төрүүлж хий гэж ярьдаг. Гэхдээ зөвхөн хурдтай байх нь хангалттай биш. Хизээ хийхээ мэддэг байх нь илүү чухал. Манлайлагч хүн зөвхөн хурдан шийдвэр гаргадаггүй, зөв цагт зөв шийдвэр гаргадаг хүн байдаг. Жишээ нь жимсийг бүрэн болоогүй байхад нь төвөл эсгэлэн байдаг. Хит ороод төвөл ялзарчдаг. Харин яг болсон үед нь түүхэд хамгийн амттай шимтгэлтэй байдаг. Амьдрал ч гэсэн ялгаагүй хүнтэй адил. Хит яарвал алдаа гарна, яарвал даарна гэдэг. Хит удаан хүлээж хит хойшлуулах юм бол боломжоо алдна. Харин хамгийн зөв цагийг нь олж шийдвэр гаргаж чадах юм бол хамгийн сайн үр дүн гардаг. Гурав дахь хүчин зүйлийн маань гол санаа нь хурдан ажиллах хэрэгтэй. Гэхдээ илүү чухал нь зөв цагийг нь мэдэрч зөв цагт шийдвэрээ гаргадаг байх ёстой. Манлайлагч хүн нөхцөл байдлыг ажиглаад зөв мөчөд зөв шийдвэр гаргадаг. Амжилт нь бол зөвхөн хурднаас биш, зөв цагт зөв үйлдэл хийснээс бий болдог байх нь. Эцэст нь өөрөөсөө би өнөөдөр яарч байна уу? Эсвэл зөв цагийг нь мэдэрч зөв шийдвэр гаргаж байна уу гэд асуугаад үзээрэй. Дөрөв дэх нь улам бүр томрох том зургийг хараанаасаа бүү салга. Өөрөөр хэлбэл ер нь бол алсын хараатай байл гэж хэлээд байна. Манлайлагч хүн бол зөвхөн өнөөдрийн асуудлыг биш, маргааш юу болохыг харж чаддаг байх хэрэгтэй. Жишээ авъя л да хэдүүлээ. Нэг тариач ургацаа бага авч байна гэж бодъё. Хэрэв бид зөвхөн өнөөдрийн байдлыг хараад өнгөрвөл асуудал шийдэхдэггүй. Харин яагаад ургац багасав? Ирээдүйд яаж илүү сайн ургуулах вэ гэдгийг бодоод арга аргачлалыг нь олж чадах юм бол тэр хүний амьдрал өөрчлөгдөнө. Манлайлагч хүнч мөн үүнтэй адил. Зөвхөн өнөөдрийн бэрхшээлийг хардаггүй.
ирээдүйд юу болохыг төсөөлж чаддаг. Хүмүүсийг өсөж хөгжихэд нь тусалж чаддаг. Том зураг буюу алсын хараатай байдаг тий. Ийм л чанартай. Ийм л чанарыг өөрөө эзэмших ёстой. Охин маань хичээлдээ муу дүн авлаа гэж бодъё. Хэрвээ бид нэр ээж аавд уурал загнавал өнөөдрийн асуудлыг л харж байгаа хэрэг байхгүй юу? Харин яагаад сонирхолгүй болсон бэ хичээлдээ? Ирээдүйд ер нь миний охин чи ямар хүн болох гээд байгаа вэ? Юу хүсэж байгаа вэ гэдгийг бодож чадах юм бол би өнөөдөр том зургаар нь харж чадж байна гэсэн үг. Манлайлагч хүн асуудалд биш боломжид төвлөрдөг. Энэ ч болохгүй энэ тэр ч болохгүй гэхээсээ илүү ямар боломж вэ? Яаж энийг даван туулах вэ гэж дандаа боломжид төвлөрдөг. Өнөөдрийг харахаас гадна маргаашийг хардаг. Ер нь бол том зургаа алдахгүй те алсыг харж чадж байгаа хүн л бусдыг зөв чиглэлд удирдах чадах нь те. Эцэст нь өөрөөсөө өнөөдөр би зөвхөн асуудлаа хараад байна уу? Эсвэл ирээдүйн том зургаа алсын хараагаа хараад байна уу гэд асуугаад үзээрэй. 5 дахь хүчин зүйл маань өнөөдрөөрөө амьдар, маргаашийн талаар бод. Манлайлагч хүн зөвхөн өнөөдрийн ажлаа хийдэггүй. Тэр өнөөдөр хийж байгаа ажил төрөл нь маргааш ямар үр дүнд хүрэхийг үргэлж боддог. Өөрөөр хэлбэл өнөөдрийн үйлдэл маргаашийн амжилтыг бүтээдэг. Жишээ нь тариачин хүн өнөөдөр үрээ тарьдаг. Гэхдээ өнөөдөр идэхийн төлөө биш харин хэдэн сарын дараа ургац авахын төлөө тарьдаг. Бидний амьдрал ч гэсэн бас адилхан. Өнөөдөр ном уншвал маргааш мэдлэгтэй болно. Өнөөдөр мөнгөө хуримтлуулж чадвал ирээдүйд санхүүгийн эрхчлөөтэй болно. Өнөөдөр хүүхдтэй цаг гаргавал ирээдүйд сайхан харилцаатай гэр бүлтэй болно. Гэх мэтчлэн бас л яг л бидний амьдрал ч гэсэн ийм л байдлаар өрнөдөг. Хүчин зүйлийн маань гол санаа нь бол манлайлагч хүн өөрөөсөө үргэлж ингэж асуудаг. Би өнөөдөр юу хийвэл маргааш илүү дээр болох вэ? Миний өнөөдрийн шийдвэр ирээдүйд ямар нөлөө үзүүлэх вэ гэж үргэлж асууж байдаг. Хэрвээ та ирээдүйн зорилгоо тодорхой харж чадвал зөв хүмүүс таны амьдралд орж ирнэ. Зөв боломжуудыг та анзаарч эхэлнэ. Таны хандлага, үг яриа хүртэл өөрчлөгдөнө. Хамгийн сүүлийн асуултыг та өөртөө хариулаад үзээрэй. Хэрв таны 5 жилийн дараах амьдрал өнөөдрийн хийж байгаа зүйлээс бүрдэх бол та яг одоо юу өөрчлөх вэ? Энэ асуултыг өөрөөсөө асуугаад хариулаад бичиж үзээрэй. Хүчин зүйл маань тодорхой бус ирээдүйрөө зоригтой алхаарай. Ирээдүй ямар байхыг хэн ч таахгүй. Тиймээс шинэ зүйл эхлэх, шинэ ажил эхлүүлэх, бизнес эхлүүлэх үед айц төрөх нь бол хэвэн л үзэгдэл. Гэхдээ манлайлагч хүн айцаас бол зогсдоггүй, айжээс нь ч урагшаа алхдаг. Хүүхэд анх алхаж сурахдаа олон удаа ундаг. Гэхдээ би унлаа гэд дахиж алхахаа болдоггүй. Дахиад босоод л алхасаар байгаад явж сурдаг. Бид ч бас амьдралдаа шинэ зүйл эхлэхдээ яг адилхан. Бизнес эхлэхэд баталгаа авахгүй, үнэхээр амжилт олох юм уу, дампуурах юм уу, ашиг олох юм уу мэдэхгүй. Шинэ ажил ороход ч бас тодорхойгүй. Хамт олон нь ямар ах юм, дарга нь ямар ах юм. За илтгэл тавихад ч гэсэн ялгаагүй, хичээл заахад ч гэсэн ялгаагүй. Хүмүүс яаж хүлээж авах юм, яаж хүлээж авахыг нь мэдэхгүй. Гэхдээ анхны алхмыг хийж ижил дараагийн хаалга нэгддэг. Түүнээс айдсандаа хүлэгдээл ямар ч алхам хийхгүй байх юм бол ямар ч өөрчлөлт ирэхгүй шүү дээ. 6 дахь хүчин зүйл нь бол гол санаа нь айдас бол хэвэн л зүйл. Тодорхойгүй байдал бол амьдралын нэг хэсэг. Харин зоригтой хүн боломжийг олж хардаг. Нэгэн жижигхэн алхамч гэсэн бидний ирээдүйг өөрчилж чаддаг. Манлайлагч хүн бол бүх зүйл тодорхой болохыг хүлээдэггүй. Харин тодорхойгүй байсан ч гэсэн зөв гэсэн зүйлээ хийж эхлүүлж чаддаг.
нь өөрөөсөө асуух асуулт. Таныг өнөөдөр хамгийн их айлгаж байгаа зүйл юу вэ? Хэрэв тэр альцаа давбал таны амьдрал хэрхэн өөрчлөгдөх бол? Завчхандаа дүгнж хэлэхэд амжилтанд хүрдэг хүмүүс айдгүйдээ биш. Айцаа даван тулдагтаа байгаа юм. Олдох буй хамгийн сүүлийн хүчин зүйл маань өнөөдрийн шилдэг аргачлал маргаашийн сорилтыг давахгүй. Өнөөдөр биднийг амжилтанд хүргэсэн арга маргааш бас адилхан ажиллана гэсэн баталгаа байхгүй. Бидний амьдарч байгаа нийгэм байнга өөрчлөгдөж байгаа учраас бид ч гэсэн өөрчлөгдөж шинэ арга барил, шинэ мэдлэгийг сурч байх шаардлага гарч ирж байгаа юм. Бүгдээр Nokia гэдэг гар утсыг санаж байгаа биз? Нэгэн цагт гар утасны зах зээлийг тэргүүлж байсан. Nokia ухаалаг гар утасны шилжилтэнд хангалттай дасан зохицож чадаагүй. Тэдний тухайн үеийн амжилтыг авчирсан арга барил нь шинэ зах зээлийн шаардлагад нийцээгүй тул зах зээл дэх байр сууриа алдсан. Өнөөдрийн шилдэг арга барил маргаашийн сорилтыг дангаараа давж чаддгүйг энэ түүх харуулдаг. Өдөр бүр өөрөөсөө асуух 4 асуулт. Нэгдүгээрт нь би хамгийн сүүлд хизээ шинэ зүйл сурсан бэ? Хоёрт нь би хамгийн сүүлд хизээ шинэ арга туршиж үзсэн бэ? Гуравт нь би өнөөдөр юуг илүү сайн хийж чадах вэ? Дөрөвдөх нь би өнөөдөр өчигдрийнхөөсөө илүү томоор сэтгэж чадсан уу? Манлайлагч хүн би хангалттай сайн гэж бодох ёсгүй. Харин би өдөр бүр арай илүү сайн болж чадна гэж бодох ёстой. Хувьсан өөрчлөгдөж хөгжиж буй нийгэмд амжилт гаргахын тулд бид өдөр бүр өөрийгөө хөгжүүлж, шинэ зүйл сурч, шинэ аргаар ажиллаж байх нь маш чухал. Эндээс дүгнэж хэлэхэд бүх хүн, бүх зүйлс сайжрах боломжтой. Учир нь сайжруулалт хийх боломж өдөр бүр байдаг. Ингээд манлайллын шилжилтийн талаарх ерөнхий ойлголт нь үргэлж сурснаа март бас дахин сур. Өчигдрийг үнэл, гэхдээ өнөөдөртөө амьдр. Хурдыг чухалчил, бас цагийг нь тааруул. Улам бүр томрох том зургийг хараанаасаа бүү салга. Өнөөдрөөрөө амьдр, гэхдээ маргаашийн тухай эргцүүл. Тодорхой бус ирээдүй рүү зоригтой алах. Өнөөдрийн амжилт маргаашийн сорилтыг давахгүй гэдгийг сана.